За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Шинжлэх ухаан танин мэдхийн Одмондос сувгийн маань цус 50 дарангуйлагч нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн болж байна. За энэ хүн нэвтрүүлгийг Одмондос сувгийн хөтлөгч Онон бид хүн бэлтгэн хүргэдэг. Өдрийн мэнд. Өдрийн мэнд. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар чанарыг танд авчирна хүүхэд бидний ирээдүй Bikutan Kids болон Otrivin-тэй чөлөөтэй амьсгалцгаая. Otrivin бид бүхний дэмжиж ажиллаж байна. За өнөөдрийн сэдв. За өнөөдрийн сэдв бол Чили улсын дарангуйлагч байгаа Pinochet гэдэг хүн байгаа. За энэ дугаар бол маш сонирхолтой гэж хэлж болно. Нэг янзын бүр нэрнээс нь харж байгаа бах тий. Дарангуйлал улсаа хөгжүүлсэн тохиолдол байдаг уу гэдэг асуулт тавьж байна. За тэгээд энэ дугаар дээр Югославтай маш төстэй, Сингапурын өдөртөгчдод маш төстэй хідэн хүнийг золиослж иж улсаа хөгжүүлж болох вэ гэдэг нэг асуулт гарч ирж байгаа. Тэрийг маань үзэх сонсогчд маань бодоод үзээрэй. За тэгээд Чили улсын хувьд бол газар зүйн хувьд бол маш өвөрмөц гэдэг манай үзэх сонсогч мэдж байгаа бах. Хойноос урагшаага сунж тогтсон хэлбэртэй байдаг. Тэгээ нийт урт нь 4300 км. Монголын баруун захаас зүүн захын хүртэл бол 2400 км байдаг. Тэгэхээр уртаар бол баг Монголоос 2 дахин урт гэж хэлж болно. Гэхдээ өргөнөрөө бол маш нарийнхан байдیں۔ Бүр нэг талдаа 200 км ч хүрдэг юм байлээ. Тэгэхээр маш урт улс байдаг. Нарийнхан урт улс. Тийм, нарийнхан урт улс байдаг. Тийм. Тэгээд баг Анди нурууны баруун бэлийг дагаж байгуулагдсан улс гэж хэлж болно. Угаас тэнчээс колоничлохдоо эрэхтэй нэг явсараад уулууд дагсараад байгуулагдсан улс юм бэлээ. Тэгээд баруун талд нь Номхон далай байдаг, зүүн талд нь Аргентин улс, тэгээд хойд талд Перу, Боливос байдаг. Тэгээд өмнө зүгт бүр өмдийн туйлын бүстэй хүрнэ. Тэгэхээр маш олон улиралтай хүүтэн байдаг улс юм бэлээ. Тэгээд хойд хэсэгт нь дэлхийн хамгийн хуурай ээлсэн зүйл Атакамын зүйл гэж байдаг. Тэгээд дунд хэсгэрээ таата цаг агаартай харин урагшаа олон хүүтэн болт юм байлаа. Хүн ам нь 19 сая. Тэгээ үүнээс бараг 40% нь нийслэл Сантьяго хотод амьдардаг. Тэгээд маш сонирхолтой гэх юм бол эдийн засгийн хувьд бол Өмнөд Америкт хамгийн доктортой хамгийн өндөр хөгжилтэй орнуудад тооцогддог юм байлээ. Бүр Өмнөд Америкт бараг номер 1 байгаад ах шиг байсан. Тэгээд дэлхийдээ бол топ 30-тай ажигсдаг юм байлээ. Тэгээд цэсийн олборлолтоор дэлхийд тэргүүлдэг гэсэн. За тэгээд Чилийн тусгай технологийн талаар ярих юм бол их сонирхолтой байдаг. Цаг хугацааны аял нэвтрүүлгээр Тэнгисийн боохоо хочид Томас Кокран гэдэг адмиралын тухай ярьсан байлээ. Тэгээд тэр адмирал нь одоо амар галзуу, эр зориг, тулааны чадвартай нөлөөгөөр Өмнөд Америкийн улсууд хувьсгалынхаа төлөө тэнцэж эхэлж исэн байдаг. Тэгээд энэ дээр маш нэг том нөлөө юу гэсэн бэ гэх юм бол Наполеоны дайн. Наполеон Европт ихэнхийг эзэлж яхад тэнцээ байсан Испани, Португалийн колониуд нь энэ бид нар колониуд өдөрч чадахгүй байна. Тэнцээ том дайн болоод байна гэдэг хамаг ачааллаа, хамаг анхаарлаа тийш чиглүүлсэн байдаг. Тэгээд тэр колониуд нь бүгд нэг хэсэгтэй дээрээ эзэнгүү болсон байгаа байхгүй. Тэгээд Наполеон ялагдаад хаадууд нь эргээд Синдид заларсан ч гэсэн энэ колониуд нь зам бидний дээр өдөртөгч байхгүй юм чи бид нар эрхчлөлийг амсчлаа гэх нэг жоохон сайхан амьдарч ирсэн. Тэгээд тэнцээс Симон Боливар, Хосе де Сан Мартин гэх мэт агуу эрхчлөөний тэмцэгчид гарч ирж исэн байдаг. За тэгээд колони задралын дараа энэ Европын их гүрнүүд нь колонд бол буцааж авах гэж оролдож исэн. Гэхдээ буцааж авахдаа хоёр юм дээр амар тулгуурж ирсэн байлээ. Нэг нь бол аль болох их баялагтай колонууд байсан. Тэгээд хоёрт нь бол хадгалж үлдэхэд амархан колонууд руугаа анхаарлаа хандуулдаг байсан байгаа даа. Тэгээд Испаничууд Чилийн эсрэг нэг 2 удаагийн тулаан зарлаад дайн тулаан тэгээ 2 удаа ялагдчихсэн. Энэ юунес болж ялагдчихсэн бэ гэх юм бол нэгдүгürt Чил бол хитрхи хол байгаа байхгүй тий. Испаноос ингээ бодоод үзэх юм бол ингэж явсараад Африк хажуугаар өнгөрлөө, Америкийн доогоор явлаа. Тэгээд Чил ирнэ. Тэр үед чинь Панамын сууг нэр байгаагүй учраас маш хол газар байгаад байдаг. Хоёрт Испаничууд Мексик, Перу, Колумб тэгээд мөн их Европ дээр байсан олон газар дайнтай байсан байгаа учраас энэ Чил чинь өндөө бол нэг баялагтай гой сайхан газар биш юм чаа. Ийшээ анхаарлаа хандуулъя да гэд хайцсан байлээ. Тэгээд уул нь бол би ялтрын гэлжсэн шүү дээ тий. Тэсийн холбогдолт маш өндөр байдаг. Гэхдээ
энэ бол одоо бол яг энэ улсынхаа гол тижэл нь болж байгаа. Гэхдээ тэр үедээ бол энэ газрын баялагууд нь бол нэгдэггүй байгаад байсан юм бэлээ. Тэгээд бараг тусгаар тогтносоос 10 жилийн дараа энэ газрын баялагууд нь нэгдэжсэн байдаг. Тэгээд нэг сонирхолтой зүйл хэлэх юм бол одоо Монгол ноёдод манжаас тавьдаг пүнлүүгийн мөнгөн юм бүү штэ. Тэд нар нь Чил болон Боливаас гарч ирсэн олборсон мөнгө байдаг гэсэн. Тэр л юм сонирхолтой билээ. Тийм хол газраас одоо Монголд ирж байгаа байхгүй. За тэгээд манай ярьж энэ нэвтрүүлгээр л маш олон өөр дарангуулагч нар ярьдаг. Тэгээд тэр дарангуулагч нар одоо хүч залуурсныхын дараа улсууд нь ямар байна вэ гэхээр дандаа л үзүүлэлт дээр хамгийн доогор ч гэж дээ хамгийн ядуу хамгийн хэцүү улсууд байгаад байдаг. Гэтэл энэ Чили гэдэг улс бол ердөөс тийм байгаагүй. Одоо Латин Америкт бол тамир нэгтгэж байгаа улс байгаа байхгүй. Тэгээд тэр юунаас болж исэн бэ гэх юм бол одоо өнөөдөр ярих гэж байгаа Аугусто Пиночет 17 жилийн даралт дээр яг ямар үйлдэл хийсэн байж иж одоо юм нөхцөл байна хүрч байгаагаа ярина. 17 жил гэхээр хэдээс хэдэн оны хооронд жисэн хүн байх. За бараг 1970 хэдэн оноос байгаад байгаа. За нэг 80-аад он 90 он хүртэл ер нь бол тий 90 он хүртэл удирдагч юм тий. За. За Аугусто Хосе Рамон Пиночет Угартен 1915 онд дундаж давхрын айлд төрж исэн. Одоо бараг 100 жилийн өмнө л байгаа. 90 жилийн өмнө байгаа. За тэгээд Чили тусгаар тогтсоноос хойш бараг 100 жилийн дараа бас төрж байгаа. Тэгээд энэ хугацаанд Чили улс нь бол байгалийн баялаг маш ихтэй. Гэхдээ цаасан дээр бол хурцтай өсөлттэй харагдаж байгаа. Данч баян ядуугийн ялгаа амар их гараад байгаа байхгүй тийм. Энэ байгалийн баялагын бас л ялгаагүй нь одоо дунд давхар руу явахгүй зөвхөн дээдлийн давхраг бажид руу яваад идэг. Тэгээ энээс нь болоод одоо уурхан ажилчид ажлын нөхцөл маш хүнд байна тийм асар хүнд байна гэд ажил хаялтаа буслах тэмцэл чагсаан цуглаан их гаргадаг байсан. Гэтэл одоо нэг улс төр барьж байгаа эзэд нь энэ чагсаал цуглааныг дандаа гал нээж цус урсгасан дарддаг. Нэг ийм нөхцөл байдал бүрдээд байсан. Тэгээ парламентын бүгд найрамдах засаглалтай. Тэгээ парламентын гишүүд нь үндсэндээ бол одоо улс төрд гүн шигц олигархууд бол байд юм бэлээ тэр үедээ. За тэгээд 1920-ад оноос эхлээд ерөнхийлөгч нар гарч ирэхдээ дандаа нэг ард иргэдээ эдийн засгийн реформ үйлдвэрчдийн эрхийг ярьж гарч ирдэг. Тэгээд ярьсан бүхнээ ингээ биелүүлэх гэхээр конгресс дээр очиад гацчихдаг. Одоо бүр таг зогсоочдаг байгаа байхгүй. Конгресс нь ягаад гэвэл энэ ард иргэдлөө ямар ч юм хиймэрхүү байгаад байдаг нөгөө олигархууд нь. Тэрнээс нь болоод цэргийнхэн улс төрд амар их оролцож эхэлж исэн байлээ. Тэгээд 1927 онд одоо Пиночетийг 12 настай байхаас эхлээд Карлос Ибанез дель Кампо гэдэг удирдагч гарч ирээд нэлээд улсаа одоо дарангуулагч төрхтэй удирдах исэн байлээ. За тэгээд нэг зүйл сонирхолж хэлэхэд энэ Карлос Ибанез баг 30 жилийн зайтай 2 удаа ерөнхийлөгч болж байсан. Тэгээд одоо бол Чилийн төвхөндөө асар чухал тооцогддог төрийн зүтгэлтэн байсан гэж үзэгддэм байлээ. За тэгээд Пиночетийг яг насанд хүрч яхад одоо 17 илүү 18 та байж хагаад Чилийн түүхэнд хамгийн хүнд хэцүү цаг үеийн бол эхэлж исэн. Энэ одоо 1930-ад оны дэлхийн эдийн засгийн хямрал байгаа. Одоо Чилийн эдийн засаг нь бол хоёр түүхийн эдээс хит хамралтай байгаа байхгүй. Нэг нь бол зис, нөгөөх нь нитрат. Одоо нитрат гэдэг нь монголоор одоо шүү гэдэг байдаг. Одоо бордоонд маш их ашиглагддаг. Тэгээд 1929 оноос эхлээд 3 жилийн дотор Чилийн дотоод нийт бүтээгдэхүүн 40% буурсан байдаг. Тэгээд экспортын орлого нь 80% байхгүй болж байгаа. Тэгээд зэсийн үн 3 дахин унтсан байдаг дэлхийн зах зээл дээр. Тэгээд одоо нийгэм даяар өмнө самуу маш хэцүү цаг үетэй тулгарч байгаа. Тэгээд нэгэн жилийн дотор одоо бүр хит удаа төрийн эргэлт болж исэн юм бэлээ. Энэчээс нэг сонирхолтой хэлэх юм бол социалист бүгд найрамдах Чили улс гэдэг субъект бий болоод 12 хоногийн дотор төрийн эргэл хийгээд унж исэн. Тэгэхээр одоо нэг хүн гарч ирэл өмнөхөө түлхээл ингээл ийм хэцүү байдалд төрчихөд байгаа. Тэгэхээр одоо энэ нэвтрүүлгээс харж яхад одоо эдийн засаг муудахаар ард иргэдний эсэргүүцэл цэргийн эргэл төрийн эргэл хийгээд байгаад байдаг байхгүй юу. Тэгэхээр одоо энэ маш хэцүү цаг үеийг Пиночет залуу байхдаа туулж гарч ирж исэн. За тэгээд энэ 30-аад оны хямралын цаг үеийн дараа хамгийн ганц одоо доктортой байсан эмх зэгцтэй найдвартай байсан салбар нь юу байсан бэ гэх юм бол цэргийн салбар байгаад байгаа. Тийм учраас одоо Пиночет 18 настайдаа цэргийн сургуульд орж исэн. Тэгээд энэ хэцүү цаг үеийг одоо 30-аад оныг туулсан залуучуудыг түүхчид юу гэж үздэг вэ гэх юм бол Чилийн Пиночетийн үеийнхэн гэж нэрлэдэг
юм байлээ. Яг Pinochet-ийн үеийнхэн байна гэх юм бол энэ залуучууд нь бүгдээрээ улс төрийн хэрүүлээс болж одоо улс нийгэм яаж хагарах уу, яаж улс байхгүй болж ийн тэ асуудал гарч байгааг бүгдийн нүдэрээ үзсэн учраас энэ алдааг ахиж давтахгүй тэ бид нар энэчнээс дээр ажиллана гэсэн залуучууд нэг үеийн залуучууд гарч ирж ирсэн байдаг. За тэгээд Pinochet-ийн цэргийн замнал маш энгийн байсан. 1941 онд дэслэгч цол авсан. Тэгээ 2 жилийн дараа Lucia Hiriart Rodriguez гэдэг бүсгүйтэй гэрэлсэн байдаг. За тэгээ энэ бүсгүй бол одоо нэг томоохон сенач сайд хүний охин байсан юм бэлээ. Тэгэхээр энэ үеэс эхлээд одоо энэ Pinochet улс төр сонирхож те улс төрд оролцох нөхс авыг хайж эхэлсэн байж магадгүй бах те. Эхнэрээ хоёр ах гэдэг. За тэгээд Чилиг одоо бол одоо дэлхийн 2 дугаар танд хамгийн бага оролцсон улс гэж бол нэрлэж болд юм байлээ. Яг дэлхийн 2 дугаар дайны үед Чилийн нитрат байгаа шүү дээ. Нитрат нь бол холбоотны улсуудад сум үйлдвэрлэхэд маш их хэрэгцээтэй болсон байдаг. Тиймээс одоо дэлхийн 2 дугаар дайны цаг үеийн бол одоо Чилд маш ашигтай туссан байт юм байлээ. Тэгээ бүр эдийн засгийн сэргээж их гоё сайхан боломж байгаад байдаг байсан. Тэгээ Японыг одоо дэлхийн 2 дугаар дайнд тусаад Япон бууж өгөхөөс өмнө 4 сарын өмнө Чил Японтой дайн зарласан байгаа. Энэ яагаад ингэж дайн зарлж байна гэх юм бол одоо холбоотны хүчинд нэгдээд тэгээд нүүбийн анхдагч гишүүнийг болох гэж орлоод байгаа байхгүй тий. Тий. Ер нь бол угаасаа дайны хувь зай тодорхой болцсон байгаа шүү дээ тий. Тэгин гутал нэгдэж байгаа юм тий. Яг 4 сарын өмнө хэр чинь 8 сар 4 сар бас гайгүй. Бас гайгүй тийм. Бас танд оролцчихлоо. Тийм. Тэнгүүд Америк нэгдсэн улс за энэ дэлхийн 2 дугаар дайны үед биднэрт бордог маш хямд үнээр нийлүүлж исэн учраас харж үзье гэдэг эднэрийг элсгийг зөвшөөрсөн байлээ. За тэгээд 1948 онд Pinochet-ийн амьдрал маш нэг чухал үйл явдал болсон. Тэрний юусэн бэ гэвэл одоо тэр тухайн үедээ ерөнхийлөгч Fidela гэдэг нэг хүн байсан. Тэр нь бол одоо анх гарч ирж байхдаа яг дэлхийн 2 дугаар дайны дараа коммунист суртаг гарч ирж байгаа байхгүй. Социалист коммунист суртаг гарч ирж исэн мөртлөө яг ерөнхийлөгч болсныхаа дараа коммунистийн эсрэг тэмцэж эхэлж байгаа. За коммунистийн эсрэг яагаад тэмцсэн бэ гэх юм бол энэ үед одоо Трумэний номлол гэж явж ирсэн Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч. За Трумэний номлол нь одоо давчгандаа хэлэх юм бол коммунизмын эсрэг тэмцсэн улсуудад маш өндөр зээл тусламж баг хүйтэ олгож исэн байдаг. Тэнгүүд Фиделе яг хүйтэнтэй эхлэнгүүт шууд одоо зөвлөлт холбоот улсаас урваад Америкийн талд ороод тэнцээс маш их мөнгө дэмжлэг авч исэн байдаг. Тэгэд маш олон одоо улс дотор байгаа коммунистуудыг бүгдийг баривчлаад шоронд хийжсэн. Тэр нь тэгээд ямар шорон байсан бэ гэх юм бол Pisagua гэдэг нэг талаас далаатай нөгөө талаас маш өндөр хадтай нэг арал шиг нэг аимшиг кинонд дэр гардаг шиг аимшиг шорон байдаг байсан. Тэгтэл Pinochet энд ямар хамааралтай байна гэх юм бол энэ шорон дээр Pinochet ахмад цолтой ажиллаж исэн байдаг. Тэгэхээр тэнцээч одоо хэдэн мянган уур хаачид зэхэтэн улс төрчид байгаад идэг. Эднэрийг бүгднгийн одоо яргалж тамалж цавааж одоо шоронд нь дэглэж байгаа хүн бол өөрөө Pinochet байсан байгаа тоххой. Тэгэхээр одоо дарангуулагчийнхаа ихний халахмыг энэчнээс авсан юм шиг байгаад идэг. Тэгээд энэ шорон өдөрж байхдаа амар асар их сахилга баттай. Тэгээд хатуу чанд байсан учраас өдөрлгүүдийн төвшөнд Pinochet-ийг амар дэмжиж харж үзэж эхэлж исэн байдаг. За тэгээд цэргийн замналаар бол маш төвчээртэй өссөн. Нэг амар амбицлаад байгаагүй. Хүмүүс нь одоо хэлсэн үгүүдээ сайн биелүүлдэг учраас за энэ ч бол дэжгүй найддаг хүн юм шүү дээ. Аюултай итгэд биш юм байна. Бүр түшигтэй офицер юм байна гэж хараад амар их дэмжиж исэн. За тэгээд 1960-аад он гарахад хурандаа бригадын генерал гэдэг цолонд хүрж исэн. Тэгээд одоо энэ тэнд нөгөө өмнө уурхач тийм баслага одоо чагсаал цуглаан болдог гэж ярьж байсан шүү дээ. Тийм чагсаал цуглаан болох болгонд л энэ удирдлагууд нь Pinochet-ийг тэнцээ чагсаал цуглаан руу явуулаад одоо зохицуулдаг хүн болцсон байсан юм байлээ. Тэгэд 1970 онд Салвадор Allende гэдэг ерөнхийлөгч гарч ирж исэн. Тэгээд тэрнийх нь дэрэгдэн армийн ерөнхий командлагч Карлос Прats гэдэг хүн байсан. За Карлос Прats яг ямар зарчим эрхэлж исэн бэ гэх юм бол арим хизэж улс төрд оролцож болохгүй гэдэг зарчимтай хүн байсан байгаа таахгүй тий. За төр бол төр, цэрэг бол цэрэг гэсэн хоёулын бүр амар хүчээр тустай байх гэж оролдож исэн. Тэгтэл бид нөгөө энэ дарангуулагч нэвтрүүлгээс харж байхад энэ дарангуулагч нар дандаа нэг цэргийн хүмүүс байгаад байдаг. Тэгээд тэрийг нь энэ Карлос Прats гэдэг хүн мэдээд арим дотор цэвэрлэгээ явуулжсэн байгаад байгаа
одоо нэг янз хитрхи амбицтай хитрхи нэг урагч магадaltaй хүмүүс бүгднийг цэвэрлэгэнд явуулж исэн. Тэгээ үүнийх нь хариуд одоо нэг цэвэрлэгэнд өртөх магадaltaй бас нэг дэслэгч хурандаа ерөнхийлөгчийн орныг бүсэлж ягаад гал нээж исэн. Одоо төр эргэлт хийх гэж оролцсон гэсэн үг. Тэгэхээр энэ үйл явдалд 22 жирийн иргэн халагдсан байдаг. Гэтэл одоо Прац тэгээд Пиночет хоёр ерөнхийлөгчийн талд байсан учраас энэ төрийн эргэлт нь бол одоо цэргийн эргэлт нь бол ердөөсөө бүтлгүй болж исэн. Нэг хамтрагч ярих уу? Тэгээ. За, нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар за Атревин ажиллаж байгаа. За, Атревинтэй чөлөөтэй амьсгалцгаая гэдэг урайтай. За, ер нь бол Атревин хамрын битүүрлийг 12 цагийн турш арилгадаг. Одоо цацсан эхний минутаас ахуулаад эхний минутаас ахуулаад түргэн үйлчилж хамрын битүүрлийг хурдан хугацаанд арилгадаг. Дээрээс нь нөгөө энэ хамрын цацлагч гэдэг юм уу ийм цацхлаар жоохон нөгөө нэг найрлагаас нь шалтгаалаад нэг ийм хуурай оргиод ч юм уу түлэгдээд ч юм уу нэг ийм хүн болчих гээд байдаг шүү дээ. Тэгэхээр үүний эсрэг буюу чигшүүлэгчийн найрлагатай болохоор хорсох, хуурайших шинж тэмдэг илэрдэггүй. Тэгээд тунг тохируулан бас хэрэглэх боломжтой. Тэгээд амьсгалын замын судснуудыг агшааж битүүрлийг багасгадаг үйлчилгээтэй Атревин хэмээх хамрын цэцлэг байгаа тийм. Тэгэхээр Атревинтэй чөлөөтэй амьсгалцгаая. Та яг одоо нөгөө улирлын хувьд улир сэлгэж явах үед ч юм уу шороо тоосноос хашилтай байдаг бол магадгүй шөнө орой унтаж амарч чадахгүй байгаа бол энэ тань өөрийн тань амьдралын чанар хүртэл нөлөөлдөг зүйл учраас магадгүй та ингээд хэрэглэх шаардлагатай болох юм бол бас үр дүнтэйг тэгээд бас сайн үйлчилгээтэйг тэгээд эрүүл мэндтэй бас ямар нэгэн сөрөг нөлөө байхгүйг нь бас эмийн санчтайгаа зөвлөж жагаад сонгон хэрэглээрэ. Бид бүхний зүгээс бол танд санал болгож байгаа маа Атревинийг. Тэгэхээр бүх эмийн сангуудаар худалдаалагдаж байгаа. Атревинтэй чөлөөтэй амьсгалцгаая. Баярлалаа. Баярлалаа. За одоо Алендэ ерөнхийлөгч бол нилээд одоо зөвлөлт тал руугаа хэлбисэн ерөнхийлөгч байсан. Алендигийн засгийн газар нь хэдэн зуун үйлдвэр фермийг хууль бусаар шууд төрийн мэдэлтэй булааж авч ирсэн. Тэгээд бас Кубын Фидель Кастротой сайн найз байдаг байсан юм бэлээ. Фидель Кастро Алендиг ерөнхийлөгч болсныхын дараа бараг 1 сар гаруй Чилийн нутгаар аялж ажилчид оюутнууд бүгдэнд нь одоо илтгэлээдэг байсан. Тэгэхээр сайн найз байгаад байдаг байсан юм бэлээ. Тэнгүүт одоо Чили улс чинь за дараагийн Куб болох эрсдэлтэй байж таа гэж Америк нэгдсэн улс одоо айж эхэлж байгаа байхгүй юу. Тэгээ юунаас болоод Америк нэгдсэн улс за Чилийн эсрэг хөдөлгөөнүүд хийж эхлэе гэж хөдөлж эхэлж исэн. За тэгээд Алендиг унахын тулд одоо тээврийн жолооч үйлдвэрчдийн эвлүүдийн гишүүд бол бүгдээ ажил хаялт зохион байгуулж эхэлж байгаа. Тэгээд энэ ажил хаялт жагсаал цуглааныг бүгднийг Америк нэгдсэн улсын тагнуулын төв газар санхүүжүүлж байсан байгаад байдаг. Тэгэхээр Латин Америкт энд бол дандаа давтагдж идэг нэг зүйл байгаа шүү дээ. Коммунизмын эсрэг ямар ч хамаагүй үйл ажиллагаа явуулдаг. За тэгээд Алендэ сонгуульд ялахад Америкийн ерөнхийлөгч Никсон энийг бол маш том аюул гэж үзээд шууд Америк нэгдсэн улсны үндэсний аюулын зөвлөлийг хуралдуулсан. Тэгэхдээ нэг маш алдартай үг хэлжсэн. Тэрний үг вэ гэхээр Чилийн эдийн засгийг чарлуулдаг гэж үг хэлсэн байдаг. За одоо тэгээд энэ юу гэсэн үг вэ гэх юм бол Америк нэгдсэн улс чинь Чилид маш их өндөр зээл тусламж идэр өгөөд шүү дээ. Тэдний бүгднийг зогсооцсон байсан. Шууд зогсоочж байгаа. Тэгээд Дэлхийн банк олон улсын валютын сан бүр ердөөсөө ямар ч зээл олгож болохгүй гэж байгаа. Тэгээд Америкийн компаниуд Чили рүү одоо цахилгаан бараа авц хэлбэг ердөөсөө экспортлж болохгүй. Тэгээд Америкийн талаас бүх юмараа хаагдчихж байгаа. Тэнгүүт Чилийн эдийн засаг нь одоо маш хүнд хэцүү одоо туулын хүнд байдалд оронгууд ард иргэд нь Алендигийн эсрэг одоо жагсаал цуглаан хийж эхэлнэ. Алендаг өөртөө унгаах гад хичээгээд эхлэх байхгүй юу. Тэгээд энэ нь бол маш амжилттай хэрэгжиж исэн. Тэгээд 1 жилийн дотор одоо бараг 1 сарын дотор Чилийн инфляц нь 1600 хүрсэн байдаг. Тэгээд одоо бүгдээрээ тий өргөн хэрэглээний бараа байхгүй болчихсон бүгдээр төмбөш авангаа аваад годомжин чигсад эхэлж байгаа. Тэнгүүт одоо нөгөө айрам нь аль талдаа орж исэн бэ гэх юм бол нөгөө ерөнхий командлагч Прац бол ерөнхийлөгчийн талдаа орж байгаа. Ерөнхийлөгчийн талдаа оронгууд нь айрам дотроо нэр хүнд нь маш хурдан муудаж исэн. Одоо армийн ерөнхий уур амьсгал бол ерөнхийлөгчийг зайлуулах сонирхолтой байгаад идэг. Тэгээ армийн офицеруудынх нь эхнэрүүд нь шүү. Армийн офицеруудын эхнэрүүд нь бүгдээ Працын гэрийнх нь гадаад цуглаж ягаад Эрдэнэ шиш үд цацаад байгаа. Эрдэнэ шиш үд цацж байна гэдэг чинь юу гэсэн үг вэ гэх юм бол те энэ Прац гэдэг командлагч нь чи дахиаш шүү гэж илэрхийлж байгаа гэсэн үг байгаа. За тэгээд ийм шахалтаас болоод бол Прац огцорхоос өөр аргагүй болчихж байгаа. Тэгээд огцорсныхаа дараа ерөнхийлөгчдөө юу гэж хэлсэн бэ гэх юм бол за миний дараагийн өв залгамж бол
Pinochet шүү гэж хэлж үлдээж байгаа. За энэ сонирхолтой зүйл нэг гэх юм бол энэ үед чинь Pinochet-ний бол нэг амар алдартай мундаг офицер бол байгаагүй. Нэр хүндэн дажиг байдаг байсан. Гэхдээ хинч одоо дараагийн удирдагч болно гэж таамаглаагүй байгаад байдаг байсан. Бүр ингээд Америкийн нэгдсэн улсын мэдээлэлээс харж байгаа байхгүй юу? Тэр илтгэл тавьж байхад нь ердөөсөө Pinochet гэдэг нь ердөөсөө дурддаггүй байдаг. Тэгээд Америкийн нэгдсэн улсаа дараагийн командлагч нь Pinochet болчоор бүр гайхаж байгаа. За тэгээд Pinochet ер нь маш эцсийн мөч хүртэл амар дараахан чимээгүй яваад байж исэн. Тэгээд армийн ерөнхий командлагч ерөнхийлөгчийн хоёрын итгэлийг авчаад өөрөө ерөнхий командлагч боллоо. За ерөнхий командлагч болсныхаа дараа шүү дээ, цэргийн хамгийн өндөр том эрх мэдэлд хүрснийхаа дараа 18 хоногийн дараа цэргийн эргэлт хийж байгаа. 18 хоногийн дараа. За. Тэгэд 1973 оны 9-р сарын 11-ний өглөө үүрээр Тэнгисийн цэрэг хөдөлж бүр чухал объектуудыг бүгднийг эзэлж авч байна. Ерөнхийлөгч Алиндо бол баг сэрж амжаагүй байж хад Pinochet-ийн цэрүүд бүх радио, телевиз станцууд бүгдийг эзлээд авсан байдаг. Тэгээ хамгийн түрүүнд ерөнхийлөгч огцрохыг шаардж эхэлж байна. Одоо радио, телевизээр. Тэгээд өглөөний 10 цагийн үед ерөнхийлөгч огцрохгүй бол ордыг бөмбөгдөнө гэж сүрдүүлж эхэлж ийсэн. За тэгээд Алиндо бол энд бууж өгөөгүй. Тэгээд 11 цагийн үед ерөнхийлөгчийн ордонд дотлогоо эхэлж идэг. Тэгээд 2 цаг гаруй үргэлжсэний эцэст ерөнхийлөгч Алиндо амиа орлсон байдаг. Тэгээд ингээд Чилийн улсад цэргийн хунт тогтлоо. За энэ амиа хорлсон гэхдээ нэг сонирхолтой зүйл нь гэх юм бол ямар зэвсгэр амиа орлсон бэ гэх юм бол Фидель Кастрогийн өгжсэн, бэлгэлжсэн буу байд юм бэлээ. Тэрүүгээр нь амиа орлож исэн маш сонирхолтой санагцсан. Ер нь адилхан хувь заяатай шүү дээ. Энэ Куб те энэ Чил эдэр гэдэг ч юм уу те. Ядчил нэг бүс нутаг. Тэгээд тэндээс амьдрал нь хамаарах нь тэр нэг Америк нэгдсэн улстай холбогдчиход байгаа те. Тийм. Тэгээ Америк нэгдсэн улс харж үзэхгүй бол тэгэл эрсдэлтэй асуудалтай болоод эхэлж байгаа. За тэгээд Pinochet энэ хүртэл бол маш төвчээртэй ажилласан байдаг. Яагаад гэх юм бол энэ цэргийн эрэлт хийгээ төрийн эрх нь гарахдаа 58 настай байсан тий. Бараг одоо Монголд бол тэтгэвртэй гарах гэсэн насан дээр ерөнхийлөгчийн цэргийн эрэлтийг хийсэн байт юм байлээ. За тэгээд ерөнхийлөгч болчоод шууд босод одоо дарангуулагч нарт яг адилхан үйлдэлүүдээ хийж байгаа. Одоо нууц цагтаа ажиллуулах, найдвар руу этгээдүүдийг тагнаж чагнах, сатуулж, байцаах, шаардлагагүй бол бүр сургаггүй алга болгодог. Юунуудыг бүгднийг давтал хийж байгаа. За тэгээд одоо шууд зүүнний үзэлтэн эсвэл үйлдвэрчний эвлэн гişүүд оюутан нийтийн албан хаач гэдэг одоо Алиндигийн засгийн газралтай хамааралтай байсан бүх хүмүүсийг шууд мөшгөж олоод саатуулж байгаа. Тэгээ шууд бүгдийн шоронд олон жилийн хугацаар шууд хориод эхэлчихэж байна. Тэнгүүт эднийг энгийн шоронд хорж чадахгүй учраас үндэсний цэнгэлдэх хүрээлэн шорон болгон ашигласан гэдэг. Тэгэд ердөө 2 сарын дотор 12 мянган хүнийг тэнд цуглуулж байгаа 7 мянгаыг нь ирүүдэн шүүсэн юм байлээ. Тэгээ энэ үед Pinochet Кондор ажиллагаа гэж явуулж байсан. Энэ нь одоо үндэстэн дамнсан тагнуулын сүлжээ байгаад байдаг. Одоо гол зорилго нь юу вэ гэх юм бол одоо хил гарч цугтсан одоо эсэргүү үзэлтнүүдийг мөрдөж мөшгөх, хулгайлах, яргалах, сургыг болгох шаардлагатай бол энэ насыг нь хөнөх байгалах байд юм бэлээ. Энэ тэгээд нэрийг марчлаа. Кондор ажиллагаа. Тэгээд Pinochet-ийн засгийн газар эрхэнд гарангуут шууд оргох магадaltaй гэсэн хүмүүс нь Аргентин, Уругвай, Парагвай, Боливи гэх мэт улсууд руу цугтаж гарч исэн. Одоо нэг эдэр чинь шууд Pinochet намайг ална гэж байгаа шүү дээ. Шууд бүгд ингэ цугтаж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ кондорын ажилтнууд нь тэдний ардаас нь хөөцөлдөж явдаг ажилтай байгаад байгаа гэсэн үг. Тэгээд нэг сонирхолтой юм нь тагнуулын Америк нэгдсэн улсын тагнуулын төв газрын судалснаар 1976 он гэхэд кондор ажиллагаа зөвхөн Өмнөд Америкта хязгаарлагдаагүй байсан юм бэлээ. Бүр ингээд Франц руу хүртэл тусгай баг нь явж исэн жишээ байгаад байгаа байхгүй юу? Европ руу тийм Европ руу ингээд хүмүүс хайгаад яваад исэн гэсэн үг. Тэгэд одоо яагаад ийм кондор үйл ажиллагаа гэдэг юм явуулж байна гэх юм бол одоо ямар нэг шинэ хүчин одоо улс төрд гарч ирэнгүүт нөгөө сөрөг хүчин шууд гадаад руу цутаагангуудаа тэр гадааддаасаа цөллөгийн засгийн газар байгуулад одоо улсынхаа эсрэг үйл ажиллагаа явуулах жишээнүүд маш их түүхэнд байдаг шүү дээ. Одоо энд нэг хамгийн том жишээ гэх юм бол одоо Кубын Фидель Кастро ч өөрөө Кубасаа хөөгдөд Мексикт ажиллаж байгаа тэгээ буцаж ирж ирсэн. Тэгээ тэрний эсрэг л одоо өөрийгөө хамгаалаад байгаа гэсэн үг.
Тэгээд Америкийн нэгдсэн улсад Орландо Летильер гэдэг хүн байсан. Тэр нь ямар хүн байсан бэ гэх юм бол өмнөх ерөнхийлөгчийн засгийн газарт гадаад хэргийн сайд тэгээд Америкийн нэгдсэн улсад суух элчин сайдаар ажиллаж исэн байлээ. Тэгээд Pinochet-ийн засгийн газрыг бол одоо Америкаас те гадаадаас маш их шөмжилж исэн. Тэгээд Чилд үзүүлэх цэргийн дэмжлэгийг зогсоохоор маш их оролдож исэн. Тэгээд тэр нь бас амар дэжгүй амжилттай болж исэн юм байлээ. Тэгээд Америкийн Вашингтон хотод Шеридааны тойрог гэж байдаг юм байлээ. Шеридааны тойрог. Тэгээд энэ чинь ямар тойрог вэ гэх юм бол ингээд элчин сайдын яамнууд бүгдээр нэг дор байрлаж идэг нэг жижигхэн годамж байдаг. Тэгээд Летильер энэ годамжинд машин дотор сууж исэн чинь тэр машин дэлбрээд нас орж исэн. Тэгэхээр энэ юу гэж нэ гэхээр Pinochet дэлхийн хамгийн хүчрэг гүрний нийслэл хотын төвд террорист үйл ажиллагаа явуулж чадах төвшөнд хүрсэн хүн байгаа байхгүй юу. Тэгэд энэ алгыг гардан гүйцэтгэгч нь Америкт төрсэн Чилийн тусгай ажилтан Майкл Таунли гэдэг хүн байсан юм байлээ. Америкт төрсэн мөртлөө залуу байхдаа Чилд аавыгаа дагаж олон жил амьдарч байхдаа энэ Чилтэй холбоотой болсон юм шиг байгаа гэдэм байлээ. За тэгээд Чилд болсон энэ төрийн эргэлтийг нөгөө генерал Прац гэдэг хүн байсан шүү дээ. Энэ хүний нүдээр харах юм бол амар аимшигтай байгаа байхгүй юу? Энэ хүн чи өөрөө огцрохдоо за миний дараагийн удирдагч генерал хүн бол Pinochet гэлчингүүд Pinochet нэг одоо сар хөргөчгүүдээ 18 хоногийн дотор тэр эргэлт хийчихэнгүүд бүр гайхаж байгаа байхгүй. Энд чи одоо яана миний буруу шүү дээ тий. Тэнгүүд энэ Pinochet-ийн ойр хавтан байсан бүх хүмүүсийг нь одоо байхгүй болгоод байдаг. Тэнгүүд за дараагийн хүн одоо барьж устгах намайг барьж устгах юм байна гэд Аргентин руу гэр бүлээрээ цугтаж гарч исэн. Тэгтэл нэг жилийн дараа Буэнос Айрест одоо гэртээ машинтаа ирж зогсоход нь тэр машин бас дэлбэрээд бүр гэр бүлээрээ нас орж исэн байдаг. За тэгээ энийг гардан гүйцэд хийсэн хүн хэн байсан бэ гэх юм бол аль төрөний хэлжсэн Майкл Таунли гэдэг хүн байгаад байгаа. Оо дахиад. Тийм. Одоо яг тусгай ажил үүрэг хийдэг хүн байгаад байгаа байхгүй юу. Цэргийн дайчин бол биш. Одоо баг тэсрэг бөмбөгний мэржжилтэн хүн байд юм билээ. Одоо баг жирийн цахилгаан хэрэгслийг задлж ягаад тэр доторх юмтыг нь авч ягаад тэгээд тэсрэг бөмбөг хийчдэг юм амар авьяастай мундаг хүн гэх юм одоо тийм авьяастай хүн байгаад байгаа байхгүй юу. Тэгээд нэг удаа бүр Чилийн химчтэй хамтарч ягаад сарин хий гэдэг бодис гаргаж авч ирсэн байдаг энэ Майкл Таунли. Тэгээд энэ сарин хий нь ямар байсан бэ гэх юм бол одоо ямар нэг янзын үнэр амтгүй, дүдэнд харагдахгүй. Тэгээд хүнийг зүрхний шигдээсээр өгсөн юм шиг төстэй байдлаар өхүүлдэг бодис байсан юм байлээ. За тэгээд энэ Майкл Таунли Вашингтон хотод Летильерийг дэлбэлж асныхын дараа мөрдөн байцаалт явагдаад Майкл Таунли шууд баригдчихсэн. Тэгтэл Майкл Таунли Pinochet-с урваад удирдлагуудын талаар шууд Америкийн нэгдсэн улсад мэдээлэл өгсөн байдаг. Тэгснийхээ хариуд нь энэ Майкл Таунли бол зөвхөн 5 жил шоронд хорих ял идлээд шоронгоос гараад шууд гэрчиг хамгаалах хөтөлбөрт хамрагдсан. За одоо энэ хүртэл Pinochet ч бас нэг ялгаагүй нэг дарангуулагч дүр төрх байгаад идэг. Гэхдээ яг улсаа яаж хөгжүүлсэн бэ гэдгийг нь хоёлаа дараагийн хамтарч ажиллах гэж байгаа талаар ярих уу. За тэгээ. Тэр угаас их сонирхолтой байна тий. Яах гээд ингэдэг юм уу? За ер нь бол нөгөө нэг мэдээж нөгөө нэг тухайн улсын эдийн засаг, тухайн гэр бүлийн болон тухайн хүмүүсийн иргэн тойрных нь тий хүрээлэл рүү ордог шүү дээ тий. Тэрнлөө тэгээд өнгийсэн болон өөрийг нь одоо унгаачих гэж бодсон үүднээс л энэ хатуу аллаг, мөрдлөг тэгэл одоо энэ хорих гэх мэт тийм ажлууд гүйцэтгэдэг шүү дээ. Тэгэхээр яг тиймэрхүү маягаар яваад байна. Бүхэл дарангуулагч нар яг ингэж явдаг. Гэхдээ нөгөө өнөөдрийн нэвтрүүлгийн гачих нь их өөр байсан учраас одоо надад асуултанд хариулах хэсэг хэрэгтэй байгаа байхгүй. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар чанарыг танд авчирна хүүхэд бидний ирээдүй Bikutan Kids ажиллаж байгаа. Манай Lenus Med компани хамт олон маань оруулж ирдэг. За ер нь бол хилээд л байгаа тий. Хүний дархлаа ундаг цаг гэж байдаг, хугацаа гэж байдаг. Энэ яг ямар үед вэ гэхээр байгалийн энэ шилжилтээс болдго юм байна л да. Яг улирал солигдох үед одоо хүний дархлаа ядрах ч гэдэг юм уу, нойр өргөс гэдэг юм уу. Ялангуяа за том насанд хүрсэн хүнд бол бас тэгж мэлэгддэг шүү дээ бид нарт. Гэтэл нөгөө нэг жижигхэн хүүхдүүд, жижигхэн хүмүүст чинь яаж нөлөөлж байгаа гэж бодож байна тий. Хичээлдээ явж байгаа, ялгаа авахгүй байнга л ингээл гэрийн даалга маалга гэдэг ч юм уу өглөө босох гэл ингээд явж явах явцад тэр хүүхдийн дархлаанд бас өөрчлөлт гардаг. Мэдээж үүнийг одоо эргүүлээд ашигтай бактери гэдэг юм амин димээр нөхөж болдог гэдгийг шинжлэх ухаан баталсан юм аа. Тэгэхээр энэ ямар нэгэн тийм эм бэлтгэл биш. Зүгээр хүнсний нэмэлт бүтээгдэхүүн гэдэг юм уу те эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн байгаа шүү. Үнийг ойлгоорой. За тэгэхээр 15 төрлийн эрдэс, витамин,
мультивитамин ашигтай бактери агуулсан ийм бүтээгдэхүүнийг ярьж байгаа. Хүүхдийн дархлаа болон өсөлтийг дэмждэг, бодисын солилцоог бас дэмжин, тархины үйл ажиллагааг бас дэмжин, ашигтай бактери нь хоол боловсруулах эргэтэн системийн үйл ажиллагааг тэнцвэржүүлдэг. За дээрэс нь хайрцагын дотор 14 шиг ийм одоо нунтаг ийм хэлбэртэй. Тэр нь яадаг юм гэхээр 1-3 насны хүүхэд задлаад өдөрт нэгийг те 4 болон түүнээс дээш насны хүүхэд болохоор 1-2 удыг тараг юм уу? Тарганд ингээд найруулад уучдаг гэдэг юм бүр ингээд. Ийм одоо амар хэрэглэгдэд амар ийм бүтээгдэхүүн байдаг. За тэгээд Health Point гэдэг эмийн сангууд болон бусад бүх эмийн сангуудаар Bicutan Kids манаас худалдаалагддаг юм байгаа шүү. Та бүхэн манаас очиод тэгээд мэдээж эмийн санчтайгаа зөвлөө те заавар авсны дагуу бас хэрэглээрэй гэж зөвлөх байна. За бид өхний дэмжиж ажиллаж байгаа Lenus Med компани чанарыг танд авчирна хүүхэд бидний ирээдүй Bicutan Kids. Баярлалаа. За Penicillin бол одоо шууд төрийн эрх нь гарсныхаа даруйд яасан бэ гэх юм бол өөрийнх нь эсрэг ажиллаж чадах бүх хүнээ чимэг болгож байгаа байхгүй тийм бүгдийг алчлаа. Улсаас цухтаа гарангууд нь тэдний ч одоо буцаж ирээд надад нөлөө болохгүй гэдгээр бас л ардаас нь хөөгөөд яваад алчлаа. Тэгэхээр нийгмийн хувьд бол маш их өндөр зэрэглэлийн дарангуулагч байгаад идэг. Гэхдээ эдийн засгийн хувьд бол одоо зөв бодлого барьснараа амар алдартай байт юм бэлээ. За одоо тэгээ чийлд байдаг хүмүүснийхийнх нь яг хоо яг ил тод хэлэхгүй ч гэсэн амар олон хүмүүс бол за манай улсыг маш хурдан хөгжүүлсэн гэж бол дэмждэг юм байлээ. Гэхдээ зарим нь бол эдэн чинь амар алуурч хүн байсан шүү дээ. Одоо 2 хуваагддаг юм байлээ. Яг хэдэн хуваараа талаа барьдаг юм сайн мэдгүй байна. Одоо Pinochet-ийг одоо жишээлбэл юугаа төрийн эрхэнд гарч штэ тий. Одоо цэргийн эргэлтийг төрийн эрхэнд гараад ирлээ. Яг энэ үед болохоор хоёулаа нөгөө жоохон ухраах юм бол Америк нэгдсэн улсаас эдийн засгийн хувьд хаалт тавьсан байгаа. Бүх юмыг зогсооцсон байгаа. Яг ийм үед болж исэн тий. За тэгээ төрийн эргэлтийг авчлаа. Тэгээ одоо ч нөгөө коммунист дэглэмийн дорш хамгийн улсдаа авчин. Тэнгүүтээ Америк нэгдсэн улс тэрийг зогсоох гэдэг эдийн засгийн бүр сүрсэн байгаа байхгүй. Тэгэд Pinochet-ийн нин одоо тэргүүний зорилго нь бол энэ бүх эдийн засгийг төрийн ингээд атганаас нь авах гээд байгаа, жилүүлэх гээд байгаа байхгүй юу. Тэгэд маш нэг том төсөл хэрэгжүүлж исэн. Тэгэд энэ төслийг хэрэгжүүлсэн хүмүүс нь Чикагогийн хөвгүүд гэдгээр дэлхийд бол амар алдартай байсан. За Чикагогийн их сургуульд одоо дэлхийн эдийн засгийн шилдэг онолч Милтон Фридманы доор сурч боловсруулсан шилдэг эдийн засагчид энэ жилд буцаж ирж байгаа. Тэгэд Pinochet бол тэдэнд бүрэн итгэл үзүүлж исэн. Тэгэд Чилигийн эдийн засгийг хурцтай өөрчлөх бүрэн эрхийг өгсөн юм байлээ. Тэгээд тэд нэг 500 хуудастай El Ladrillo гэдэг эдийн засгийг шууд хурдан шинжлэх, өөрчлөх тунхаг бичгийг боловсруулсан байлээ. За тэгээ энэ El Ladrillo гэдэг маш алдартай тунхаг байт юм байлээ. 500 хуудастай гэхээр амар том байгаа байхгүй. Тэгэд төрийн эргэлт гарснаас одоо баг тэр өглөө нь энэ 500 хуудастай тунхаг бичиг нь армийн офицер болгоны ширээн дээр нь байж байсан гэдэг. Тэр нь тэгтээ бас жоохон домог юм санагдаад байгаа. За тэгээд энэ тунхаг бичгийн дагуу ажиллаад 1 жилийн дотор төсвийн зарцуулалтыг 25%-аар тансан байдаг. Мөнгө хэвлэхийг зогсоож исэн. Тэгээд сүү талах шатхууны үнийг хиймлэр улсаас барихыг нь бүгдийг зогсоож исэн юм бэлээ. Тэгээд бүгднийг чөлөө зах зээлд даатгаж үлдээж байна. За нөгөө үн барьж яагаад үн барихын зогсоогоод чөлөө зах зээлд даатгах чангууд үн шууд хурдан нэмэгдэн шүү дээ. Тэнгүүд чөлөө зах зээлээс өрсөлдөгч нар гарч ирээд бие биендээ өрсөлдөд эхлэнгүүт нь за манайхыг худалдаа авчиж манай талх арай энэ талхаас хямдах юм байна штэ гингүүт олдцсон нэмэгдээд эхлэнгүүт үн буцаад ингээ буураад эхэлчихэж байгаа. Тэгэхээр зах зээлийн өрсөлдөө болж эхэлж байгаа гэсэн үг. За тэгээд банк үйлдвэр завод авиа компаниуд гээд бараг 500 гаруй компанийг ховчилсан. Төрийн мэдлээс гаргасан. Тийм төрийн мэдлээс гаргачихж байгаа байхгүй. Өмнө нь яажсэн бэ гэхээр нөгөө социалист бодлогын хүрээнд энэ нөгөө бажуудын газрыг бүгдийг хурааж аваад ядуу ард иргэдэд ингээд тараагаад өгчөж байгаа. Тий тарааж өгтөө за мэрэгжлийн нэртөөсөө хамаагүй социалист дэглэмийн дагуу за бүгдээр л аавна гэж тараагаа өгч чинь. Гэвч одоо энэ ядуу ард иргэд нь тэр газрыг ашиглаж чадахгүй хүмүүс байгаа байхгүй. Малчин хүмүүс шүү дээ. Зүгээр л энгийн хүмүүс хурж ирээ газар тариаландаа олчоо тэрэн дээр ашиглаж чадахгүй байсан учраас одоо хатаршуулж байгаад байгаа. За тэгээд тэр Чикагогийн хөвгүүд нь энэ бүх газрыг нь энэ ард иргэдээс нь буцааж аваад нөгөө хөдөө аж ахуйн компаниуд бүгдэнд нь өгсөн юм байлээ. За тэгээд энэ хөдөө аж ахуйн компаниуд нь арай юма мэдчихсэн учраас газар тариалангийн гарц огцсон сайжирч байгаа. Тэгэд импортын тариф бүр 100% байдаг байсан байгаа байхгүй юу? Тэгэхээр гаднаас импорт орж ирэхээр 2 дахин үнэ нэмэгдээд Парагвай, Уругвай гэдэг юм хажуу талаас л авчаад байгаа юм шүү дээ. Тэгээд тэр тарифыг нь 100% байснаас 10% болгож байгаа. Одоо Монголын гайлын татвартай ялгаагүй л гэсэн үг байгаа байхгүй. Тэгснэр одоо нөгөө өрсөлдөх чадваргүй дотоодын үйлдвэрийн компаниуд нь бүгдээрээ дампуураад тэгээд өрсөлдөж чадах
учиргаагаа нийлүүлж чадах компаниуд нь бүгдээрээ үлдэж байгаа. Тэгэд энийг бол одоо Чилийн нэгдүгээр гайхамшиг гэдэг юм байлээ. Тэг ингээд улсаа социализмоос шууд капитализм руу 100% хүчээр оруулчихж байгаа. За гэхдээ 1982 онд энэс нэг аюултай үр дагавар гарч исэн. Инфляцийг бууруулахын тулд Шикаголын хөвгүүд яасан бэ гэхээр $1 39 песотой бүр ингээ хүчээр тэнцвэлчихэж байгаа. Тэгэхээр валютын хаашийг ингээ хүчээр барьчихж байгаа байхгүй юу? Тэнгүүд одоо $1 чи 39 песо гэхээр чинь жоохон одоо песогийн талд амар өндөр байгаад байна. Тэнгүүд Чилээс гарах экспортын бараанд нь бүгдээрээ хэтэрхий үнэтэй болчиход байгаа. Тэнгүүд одоо нүсэр эдийн засгтай улсууд Чилийн барааг ингээ худалдаж авч чадахгүй болчиход байгаа. Хэтэрхий үнэтэйнээс нь болоод эсвэргээр Чилд импортын бараанууд хэтэрхий хямдхан болчиход байгаа. Тэгэхээр одоо экспортоор үйлдвэрлэж байгаа компаниуд нь импортоор орж ирж байгаа компаниудтайгаа өрсөлдөж чадахгүй болсноосоо болоод амар олон компаниуд шууд дампуурч эхэлж ийсэн. Тийм юм байна. Одоо импортоор орж ирж байгаа нэг цамц одоо зөвхөн баримжаагаар хэлэхэд те 5,000 төгрөг гэдэг бол дотооддоо үйлдвэрлээд гарах гэсэн нөгөөт нь баг 25,000 30,000-аар гарахулчаад байгаа юм тийм. Тэгээд хэрэглэгчид энэ импортоор орж ирсэн цамц те юу гэдгийг тэндээс ирсэн цамц, тентхийн цамц. Энэ манай улсад үйлдвэрлэсэн юм а гэдэг нь бол худалдаа авах болохоор хямдхныг нь авна. Ингээд нөгөө нэг үйлдвэрлэгч нар нь унж эхэлнэ гэсэн. Тэгээд одоо гадны компаниуд ингээд амар итгэхийн нөлөөнд орчод байгаа байхгүй юу. Тэгээ ядж хахад энэ үед одоо дэлхийн зах зээл дээр зэсийн үн унаад эхэлчихэж байгаа. Тэнгүүд энэ бол одоо эдийн засгийн хувьд маш том цохилт болчихно. Бүр дотоодын нийт бүтээгдэхүүн 1 жилийн дотор 14%-аар буурчиж байгаа. Дэлхийн 2 дугаар дайнаас хойш одоо хамгийн өндөр огцон бууралт нь болчихж байгаа гэсэн үг. Тэгээд ажилгүйд л 30% хүрчиж байна. Хүмүүс чинь ажилгүй болчиход эхэлж байна. Тэгээд Pinochet ч нөгөө анх гарч ирэхдээ тий чөлөө зах зээл хизээч гарах хүрхгүй гэжсэн бол шууд энэ амлалтаасаа эсрэг үйл ажиллагаа хийгээд эхэлж байна. Pinochet энэ дампуурж байгаа компаниудын бүгдийг аврахын тулд төрийн мэдэлд авчиж байгаа. За тэгэл буцаад ялгаагүй нэг социалист хэм маяглал орчиж штэ тий. Тэгээд олон улсын ажиллагчид юу гэж хэлж ирсэн бэ гэхээр Allende 3 жилийн дотор төрийн мэдэлд авснаас ч олон компанийг Pinochet ганц шөнийн дотор төрийн мэдэлд авч байна. Энэ бол капитализмд хүрэх социалист зам гэж шоолж ирсэн байлээ. Тэгэхээр одоо энэ компаниудыг дампуурлаас аврахын тулд төсвийн мөнгийг зарцуулснараа шууд хувийн хвшлийн уналтыг ард дэрэг дээр үүрэлж байгаа байхгүй юу. Тэгэхээр нэг янзын ялгаагүй нэг юм аврахын тулд ингээд шууд социалист дэглэм лөө шилжиж байгаа гэсэн үг. За тэгээд энэ хямралын үед одоо эдийн засгийн бодлогын Эрнан Бүши гэдэг мэргэжилтэнд бүх эдийн засгийн бодлого шилжиж исэн. За тэгээ энэ хүн одоо энэ Шикагогийн хөвгүүдийн одоо сүрүүлсэн юмнаас нь аврах үүрэгтэй болчихж байгаа байхгүй. За Шикагогийн хөвгүүд нь бүгдээрээ одоо нэг янзын эдийн засгийн бүгдээрээ онлайн талаар хийгээд байгаа байхгүй тий. Бүгднийг за тоон дээр баримталж байна. Тэгэнгүүт энэ Эрнан Бүши гэдэг хүн арай төлширсэн бодлогосоо илүү прагматик тий газар дээр буулгаж үйл ажиллагаагаа чиглүүлжсэн. За тэгээд энэ улсад салхи оруулахын тулд юу хийсэн бэ гэх юм бол хамгийн түрүүнд Чили улсад гадагшаа экспорт хийх хэрэгтэй болчихж байгаа. Тэгхийн тулд одоо песогийн ханшийг чөлөөлчихөж байгаа. Тэгэхээр ганцхан шөнийн дотор гадаад руу юу ч зарж чадахгүй байсан үйлдвэрүүд нь маш өндөр үнээр маш хямд үнээр маш их бараа экспортлоод эхэлж болж байгаа байхгүй юу. Тэгэд бас Чилийн жимсний тариаланг маш хурцтай хөгжүүлжсэн. За энэ амар одоо гоё бодлого байгаад байгаа. Яг ингэ бодоод үзэх юм бол Эквадороос өмнө зүгт байдаг давуу талаа ашиглаж байгаа байхгүй тий. Хойд хэсэгт өвөл болж байгаа гот тэнцээч одоо ямар ч жимснэр урахгүй штэ. Тэнгүүд энэ доор Чилид нь жимс ургаж байгаа бүгднийг шууд дээшгээ экспортлоод эхэлж байгаа байхгүй. Тэгээд нэг эдийн засгаа одоо нэг анх нэг зэсэн дээр л 100% хамаарч исэн бол эдийн засгийн нийгэм солонгуулж эхэлж байгаа. Тэгээд энэ нь Чилийн 2 дугаар гайхамшиг гэдэг нэртэй юм билээ. За тэгээд энэ Шикагогийн хөвгүүд гэдэг ихний гайхамшиг нь одоо нэг улсаа эдийн засгийн сайжруулж байгаа аварж байгаа. Гэхдээ энэ төслийг анх энэ Pinochet бол өөрөө санаачлаагүй юм байлээ. Америкийн төрийн департамент санаачилж ирсэн юм байлээ. 20 дугаар зууны дундуур ч амар олон дэлхийн улсууд ч бүгдээрээ нэг социализмын цангад өртгөд байсан учраас Америк тэрний эсрэг сөрхийн тулд чөлөө зах зээлийн боловсон хүчнүүдийг бүгдийг нь бэлтжээд өөрөөр улсууд руу ингээд эдийн засгийн сайжруулаараа Америктэй төстэй болгоорой гэж явуулж ирсэн юм байлээ. Тэгэхээр Шикагогийн хөвгүүд нь одоо Мексик, Индонезид очиж бас л яг энэтэй төстэй үйл ажиллагаанд явуулж ирсэн байдаг.
За тэгээд 1988 он гэхэд Pinochet-д цаашид итгэл үзүүлэх эсхийн одоо шийдвэрлэхээр үндэсний санал асуулга явуулж ирсэн юм байлээ. Энэ үед ч одоо Pinochet маш өндөр настай хүн болцоо байгаа. За тэгээ энэ үед Pinochet бол одоо сонгуулийнхаа сурчлагаагаа амар буруу хийсэн юм шиг харагддیں۔ 1973 онд ч тийм нэг анх ерөнхийлөгч болоход нь одоо хүмүүс талханд очрлж гин, өлсөж ядуурч байна. Тэгээ хүчирхийлэл хулгай дээр газар авч ясныхаа бичлэгүүдийг бүгдийг үзүүлж байгаа байхгүй юу те. Өмнө ийм байсан шүү. Тэгээ бид нар байхгүй болох юм бол буцаал энэ лугаа очно гэсэн жоохон сүрдүүлэлт явуулаад байгаа байхгүй юу. Харин сөрөг хүч нь яг эсэргээр те амар гоё эргээр те амар гоё аз жаргал ирж яваа шүү гэдэг ирээдүгөө ярьж өөрсдөө эрхэл хандсан юм бэлээ. Тэгэхээр одоо Монголд нэг янзын одоо хувьсгалаас өмнө те социализмын үед ямар аимшиг юм байсан бэ? Тэр нь л гоо бочиж очиж шүү гэдэг нэг сүрдүүлэлтээр өөрсдөө эрхэл хандж ирсэн бэлээ. Бид нар байхгүй бол ийм юм болно гэдэг. Тийм. За тэгээд энэ дээр бас нэг том нөлөө нь юу байсан бэ гэхээр эдийн засаг нь амар гоё өсөд идэг. Гэхдээ энэ өсөлт нь амар тэнцвэргүй байгаад байгаа байхгүй тий. Одоо баячууд нь улан баячаад байдаг. Харин ажилчид нь 1970 оноос хойш бол ердөөсөө олигтой дээрдэггүй. Одоо сөрөг хүчнэр нь юу гэж ярьж исэн бэ гэвэл Чилийн эдийн засгийн гайхамшиг тий хоёр гайхамшиг чинь зөвхөн олигархуудад л нөлөөлөд байна. Энэ ард иргэж ердөөсөө сайжирсан юм алга дунд давхар гэдэг юм байхгүй болоод байна. Баячууд нь улан баян, ядуучууд нь улам ядуу улам холдоод байна тий. Тэгээд бас одоо 3 дахь нэг том нөлөө юу байсан бэ гэвэл 1988 он гэхэд одоо дэлхийн дахинд арчлалын хүчрэг салхи одоо салхилж исэн маш олон улсууд ингээд арчлалын хувьсгалуудаа хийж ин дарангуулагч нараа ингээд хөөгд явуулж ин тэнгүүд Чили улс нь өөрөөсөө дарангуулагчтай байна гэдгээс нэг жоохон олон улсын тавцан дээр ичиж эхэлж байгаа. Тэгээд энэ санал асуулга яваад тийм энэ хувьсгал дээр бас нэг том нөлөө үзүүлсэн газар гэх юм бол католик сүмийнх юм бэлээ. Одоо нөгөө Pinochet-ийн ноёрхлын эхний хэдэн жилүүд нэг аимшигын үйлдэлүүдийг хийгээд байсан шүү дээ хүмүүсийг алж илаа. Хилмигдүүлэлт хүчирхийл явж байгаа гот тэр бүх баримтуудаа энэ католик сүмийнхэн задлж илрүүлж исэн бэлээ. Тэгээд тэднийг нэг ард иргэд нь харангуйтаа өө ин чинь нэрээ намайг жоохон байхад юм болж исэн шүү дээ гэд одоо нэг хүүхдүүд нь алга болсон ээжүүд бүгдээрээ гудамжинд жагсаал цуглаан хийж исэн бэлээ. За тэгээд санал асуулгын эцсийн үр дүнд нь Чилийн ард иргэд 57% Pinochet-ийг үргэлжлүүлэх дээр үгүй гэдэг санал өгсөн байлээ. За тэгээд энэ чинь суулыг Pinochet-ийн уналт нь ихэлсэн. За гэхдээ Pinochet бол одоо ингээ 17 жил төрөө барьж байгаа шүү дээ. Тэгтээ бол амархан бууж өгөөгүй. Яг бууж өгөхөөс өмнө 1990 онд ерөнхийлөгчийн судалс буухдаа 8 жилийн турш армийн ерөнхий командлагч насаар суух сенач өөрийгөө болгож байгаа. Тэгэхээр ерөнхийлөгч болсныхаа дараа 8 жил командлагч тэгчээд дараа нь насаар суух сенач. За тэгээд өөрийнх нь томилсон хүмүүсийг шин засгийн газар халах эрхгүй байхаар хуульчилж байгаа. Тэгэхээр ялгаагүй л ингээд өртөөсөө болж өгдөг байдалтай байгаад байгаа байхгүй юу. За тэгээд 1998 онд Pinochet Лондонд нуруу нэмэлт ороод удаагүй байтал Испаний шүүгч Балтазар Гарзон шууд баривчлах мэдээлэл гаргасан. Гэтэл одоо 82 настай Pinochet-ийн эрүүл мэнд нь маш муу байсан. Тэгээ зөнсөн одоо тэгээ үнэхээр хэрэг хүлээх чадваргүй байсан учраас Чили рүү буцаагаад явуулсан байт юм билээ. За яагаад энэ баримтлага мэдээлэл гаргасан бэ гэх юм бол нөгөө анх ерөнхийлөгч болчоод улсыг удирдагч болчоод хийсэн үйлдэлүүдийн эсрэг те хүний эсрэг гэмт хэрэг хийсэн үйлдэлээс нь болж баривчилж исэн. За тэгээд энэ үйл явдал болсны дараа Чилийн дотоодын шүүгч нар маш их зориг орж байгаа. Тэгээ ердөөс өмнө одоо хинч Pinochet-ийг оролдож зүрхлэхгүй амар айцтай байдаг байсан чинь энэ Лондон болсон баримтлагаас хойш ингээ бүгдэнд ингээд за энэ Pinochet гэдэг хүн бурхан биш юм байна шүү дээ. Ингээд зориг орчиж байгаа. Тэгээд 2004 оноос 2006 оны хооронд хүний хулгай, эрүүдэн шүүлт, аллаг, авилга арын хаалга, татвараас зайлсхийсэн хэрэг, хуурамч паспорт, сая долларын офшор хөрөнгө гээд 10 гаруй хэрэг тулгасан. Гэвч Pinochet энэ бүх ялыг эдлэхээс өмнө 2006 оны 12 дугаар сарын 10-нд нас барж исэн байна. За тэгээд одоо миний асуулт нь энэ улс нь одоо бол амар гоё хөгжсөн байгаа. Латин Америкт номер 1-т явж байна. Гэхдээ энэ улс ийм болохын тулд тэр олон мянган хүн ингэж шоронд орж ерөөдөн шүлгүүлж амнасаа алдах нь зөв байсан уу буруу байсан уу гэдэг асуулт бол амар миний хувьд сонирхолтой байгаа. Нэг талаараа буруу, гэхдээ нөгөө талаараа
хэдэн зуун мянган хүний цалиас энэ улс нэг хөгжиж байна гэдэг асуулт байна. Зөвхөн жилд очиж үзсэн хойноо л мэдрэхээр юм байна. Одоо бол ингээд зураг хөргөөр ч юм ингээд хараад ингээд гутал мэдээж нийтэд ил тавьж байгаа юмуудыг бид нар харж байгаа шүү дээ тийм. Яг газар дээрээ бол юу байсныг мэдэхгүй. Юу болж байгааг мэдэхгүй. За тэгээд нөгөө талдаа сая ингээд жишээлбэл нөгөө зах зээлийн чөлөөт болчихж штэ тийм. Чөлөөт болчихж штэ. Энэ нэг ёсондоо баг хин хөдөлмөрлсөн амьдрал гэсэн л үг штэ баг. Хин хөдөлмөрлөж хин ухаалаг байна, хин илүү зүтгэн тэр нь амжилттай байл гэсэн үг штэ. За магадгүй үнэхээр бүгднгийн гараанаас зэрэг гаргаагүй л байх л та. Мэдээж аав ээж ч гэдэм үү эсвэл нөгөө хувьчлал мөвчлэлээр ч юм уу ингээд боломжууд нь ирсэн байх. Гэхдээ ер нь бол тэр чөлөөт дээр чин би бол нэг тийм улс төрийн онол монлын мэдэхгүй л да. Гэхдээ ажил хийвэл амд остно гэдэг үгийг манай аав ээж нар эмээ өвгөнөө зөндөө хэлдэг байсан. Ажил хийвэл амд остно. Энэ үг зүгээр нэг одоо 90 оноос хойш хэлдэг явцсан үг биш. Энэ тэр нөгөө социалист үегээд байгаа тэр үед ч гэсэндээ байсан үг. Тэгэхээр юу гэж бидийг сургадаг байсан байна вэ гэхээр цаад үгийг бодох юм бол те хөдөлмөрл те хүнд тусдаа яв ажил хийвэл амд остно. Чи өөрийгөө нэгдүгээр тижээнэ гэсэн үг байгаа байхгүй те. Тэгэхээр ажил хийх гэдэг тэр зүйлийг одоо чиний ирээдүйн шинжлэх гэдэг ч юм уу иймэрхүү байдлаар бид суулгаал хэлсэн байх. Тэгээд үнэхээр бас ажилгүй гэдэг юм уу үнэхээр амьдралын төлөө зүтгэдэг гэдэг юм уу үнэхээр ийм хүмүүст бол социалист байна уу те ийм байна уу тийм байна уу ийм байна уу ямар ч ялгаа байхгүйгээр яг тэндээ байсаар л байдаг. Тэгэхээр ер нь бол хувь хүнээс нь бас өөрөөс нь маш их хамаардаг. Ямар сайндаа усанд оруулах гад те одоо юу гэдгийг ариун цэврийн шалгалт хийх гээд ч юм уу. Гэрт нэрж явах тий. Тэр нийгмийг нэг юм өөрчлөх гээд нэг тийм хүчээр ямар нэг юм өөртөө нэг юм юмд оруулж өгөх гээд шүү дээ тий. Гэх мэтчлээ. За тэгээд мундаг улсууд нь илүү нэмэлт тайлбаруудыг хийх байлгүй тий. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар Отревинтэй чөлөөтэй амьсгалцгаая. Отревин. За мөн чанарыг танд авчирна хүүхэд бидний ирээдүй Бикутан Kids бид бүхнийг дэмжин ажиллалаа. Цус 50 дарангуулагч нэвтрүүлгийн маань энэхүү дугаарыг манай Одмондөр сувгийн хөтлөгч Онон бид бүхэнд бэлтгэн өргөлээ. Баярлалаа. За дараагийн дугаараар уулзъя. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэтчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Худалдаа өвчлийн банкны дансгаа 4191 Тэг 4518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.